харж тэрийг авах юм бол гэж бодоод одоо хүүхдээ чирэл салхинд гүүх нь штэ. Дөрөв хүүхдэд төмөр үйлх юм гэж бодож байгаа бол тохируулж зарим юмыг дараа нь аваарай гэж хэлмээр байгаа байхгүй. Тэр ялангуяа гадаад ээж нарын юмнууд добор хувцанд нь тохируулж өгөх гэдэг юм шин. Тэгэж TikTok үзэхээр бас их гой аммаар санагдана. Зүрхний орон дээр хаанч унтуулах гэдэг юм. Мэтгэлтэй таараагүй мах чинь төрсний дараа энэ тэр хямралтай хямрал шүү. Хэмжлэг дуусгаад л төрөх гэж байгаа юм шиг сэтгэл төрж байна. Амар том гэдэгтэй байхгүй юу? Тэ ажиллаж байгаа юм гэж тэ. Тэгэхээр энэ бичлэг магадгүй миний төрхөөс өмнөх тэ одоо жирэмсэн гэсэн үг шүү дээ. Харж гинөө. Дөрөв жирэмсэн хийж байгаа. Сүүлийн маань влог авах гэж бодож байна. Түүнээс цаашаа дандаа хүүхдэд тэрсэн хүүхүүл тийм хүний влог үзээрэй та нар. Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр юу ихж байна гэхээр second time mom буюу те хоёр дахь удаага төрөлтөн дээрээ хүүхдтэй юу бэлдсэн надад харуулах гэж байна. Тэг яг миний бүх бэлдсэн мэдээж би одоо Австрали амьдарч байгаа учраас Австралиас байгаа. Гэхдээ ерөөхдөө аль ч орноос үзчихсэн. Ялангуяа хамгийн анх удаа ингээд ээж болох ч байгаа хүмүүс айгуу тийм романтик гэдэг байхгүй юу? Тэгээд яг аль нь хэрэгтэйг мэдгүй, аль нь сайныг мэдгүй тэг хүүхдээ юу сайныг л авчиг гэж бодоод хитрхийх мөнгө зарлахдах ч юм уу. Эсвэл мэдгүйгээсээ зарим нэг юм уу ерөөс огт бэлдэж тавиагүй байх ч юм уу. Эсвэл амар хэрэглээ багтай юм авах ч юм уу. Тиймэрхүү алдаанууд бас ивэл дээр гарч исэн. Анхны хүүхдүүгээс туршилтын тулаа. Тэгэхээр хоёр дахь удаага би юу бэлдсэн талаараа одоо үзүүлэх гэж байна. Тэг ингээд авсан бүх юмнуудаа тойруулаад тавьсан байна. Тэгэхээр яг одоо ингээд та нарт нэгээр ингээд танилцуулаад явъя гэж бодож байна. Тэгэхээр энэ удаагийн бичлэг бол би хоёр дахь удаага юуг өөрөөр бэлдсэн бэ хүүхдтэй. Царан. Сүүлийн 2 сар ер нь жижигнэр юмнуудаа бэлтгэл цуглуулсан юмнууд арч нэлээх юм авсан байна. Тэгэд өнөөдөр finally надад зориулж гоё илгээмж ирлээ. Тэгээ би зөвхөн энийг онгойлгож харчаад нэг байгаа. За тэгэхээр хамтдаа unboxing хийж харцгаая. Цараа. Ер нь аль юу аах мэдчихлээ байгаа л та. Дотор нь лаа байгаа. Энд удвал гэдэг нэг айгу тийм creative айгу мондоо хүн байдیں۔ Тэгээ өөрөө юм full time ажил хийгээд хажуугаар нас юм хөөрхөн сонирхлоор юм лаа хийдэг. Зөндөө олон удаа лааг нь бол авч ийсэн хүмүүстээс бэлгэнд авч өгч ийсэн. Тэгээд надад энэ удаад гоё бэлгэнд явуулъя гээд боглоо интернет амар хөөрхөн байгааз. Энэ юу юм бол өнөртүүлэгч юм шиг. Энээс гоё өнөртэй байгаа юм шиг шүү дээ хайрцагных нь. Тэгээ боодл интернет амар хөөрхөн. За энэ дотроос дахиад нэг лаах шиг. Тэгээд энэ warm candle гээд энэ хаяг вебсайт руу н ороод та нарт илүү дэлгэрэнгүй үзээрэй. Тэгэхээр Австралид байдаг бол гоё баярууд болон үйл явдлаар гоё багцуудын үзээд аваарэ. Тэгээ айгу гоё юм нь болохоор би одоо тэр цаанаага тэр лог харж гинөө. Тэр бас эднийхээс авсан лаахгүй. Тэгээд айгу удаан хэрэглэгддэг. Шар бурцгийн лаа сой вакс ахгүй юу? Тийм болохоор хими хор байхгүй. Тэгээ ихэнх гадуур байдаг. Одоо ер нь бол $5,000 лаанууд эдэн штэ. Тэд нар чи хөвчлэн болохоор хими аргаар хийгддэг лаанууд учраас ерөөхдөө хүний бие тодорхой хэмжээр хортой. Энэ нь болохоор гар аргаар хийгддэг. Юу энэ ямар гоё нэртэй юм бэ? Ямар гоё нэртэй. Энэ юуных юм бол лимон гинэ тийм байна. Йоо амар гоё тийм. Нилон биш амар гоё нэртэй байна. За энэ нэстэ хөөрх юм байна баярлаа. Тэгээд энэ дотор би өнөртүүлэх байгаа болов гэж хамаглаад ах юм. Ямар хөөрх юм. Нара. Ийм лаанууд байна. So cute. Нара. Ийм гоё лаан. За тэгээд би бол ямар нэгэн төлбөртэй сурчлагаа энэ төр бол авдаггүй. Надад ч захиалга ирдэггүй ч гэж бодлоо. Хүмүүс асуудیں۔ Би одоо хідэн даагчтай хідэн төгрөг авах вэ? Би одоо нэг юу чинь тэгээ нэг $50 авснаа. Гэж хэлчихснээс яг үнэхээр өөрийнхөө надад таалагдаад тиймэрхүү байвал гоё яри гэж боддог. Тэгээ би бас та нар мэдж байгаа. Тэгээ өөрөө ингээд ном хийдэг. Тэгээд амар төсөв байхгүй шүү дээ маркетингийн одоо юу гэдэг чинь тэгээ янз бүр групп компаниудад ажилладаг байсан шиг өгч чадахгүй. Тэгэхээр ингээд яг үнэхээр гоё таалагддаг юм аа л ингээд саппорт хийгээд гоё дэмжээд юу ай гэж боддог. Хийдэг охин нь өөрөө амар хүрх сэтгэлтэй айгу мундаг охин байдаг учраас гой санагсан. Тэг ямар нэг төлбөртэй сурчлага биш. Тэгтээ зүгээр энд ингээд монголчууд байгаа, цөөхөн хідэн бизнес байгаа. Тэгэхээр ингээд би нэг гой ингээд дэмжиж явал гой санагддаг. Тэг яг бүр олон дагагчтай болоод би те медиа киттэй явуулаад баяжхыг бол үсэхгүй. Бас нэг талархлаа илэрхийлэхэд одоо энэ жишээлбэл миний жирэмсний тэмдэглэл, төрсний дараах тэмдэглэл гэдэг хүүхдэд төрсний дараах хөтөлбөр юмнууд байдаг штэ. Тэр номнуудаа би ингээд амар олон дагагчтай инфлюенсерүүдэд мэдээж бэлэг болгоо явуулж байсан. Тэгтээ би бол одоо юу гэдэг чинь ямар нэг мөнгө хизээч төлж байгаагүй. Миний ер нь юмыг постлж исэн хүн болгоо надаас бол нэг төгрөгч авж байгаагүй. Тэгсэн мөрчлөө ингээ постлаад ингээ өгч исэн. Тэр юм small business-ыг дэмжиж исэн бүх хүмүүст баярлалаа. Тэгээд би үнэхээр юу постлог байсан ч гэсэн хамаагүй яагаад гэх юм бол тэр чинь зүгээр би бэлгэнд өгж байгаа. Тэгээ үнэхээр өөрийнхөө сторид ч юм оруулаад өгвөл тэр нь гоё айгүй хөрхөө саппорт болдог. Тэгэхээр тэр болгонд ингээ дэмжиж исэн бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр. Тэгээд тэр утгаараа бас ингээ хүмүүстэй ингээ ирж байгаа. Тэгээд ингээ дуртай юм. Ёо энэ лимонтой амар гоё юм шүү.
Oh my god, энийг заавал та нар аваарай заяа. Миний номнуудаас цөөхөн Австралид ирсэн байгаа. За юу вэ? Ярихсаас бахан сурчлагын авчдаг гинэ. За тэгээд өнөөдрийнхөө гол видеонд орцгоё. Би энэ лаануудыг хасаа тавьчих юм уу? Тэгээ энийг харсан чинь энэ хүүхний толгойн тэнд ард байхгүй болсон жоо байл онцгүй маа тий. За би энэ тэр гурыг ингээ хасаа тавьчих заяа. За ингээд гоё хасаа тавьчих. Энэ миний өмнө хэрэгжилжсэн лаа. Би нэг ойлгохдоо энэ лаан дуусахаар ийшээ хийдэм байх гэж ойлголоо. За тэгэхээр жирэмсүүгийн тэмдэглэл маань 3 хэсгээс бүрддэг. Жирэмсний анхан дунд сүүл үе гэж ангилсан байдаг. Тэгээ сүүл үеийнх нь хамгийн ихнийх төр нэм бэлдэх зүйл нь жагсаалтай байдаг байхгүй юу? Тэгэхээр энийг өөрийнхөө туршлага дээрээс болон тэ ээжүүдийн юунаас харж бичээд тэгээд хүмүүс саналаа хийх болгонд ингэж нэмээж бичээ яваа. Тэгээд энэ удаагийнхаа жирэмслэлтээс би бас ингээд ганц хоёр юм нэмсэн байгаа. Төрөх хэмлэг явахдаа бэлдэх зүйл хүүхдэд бэлдэх зүйл гэж байгаа. Тэгэхээр өнөөдрийн бэлдэх зүйл бол төрөх хэмлэг явахаас арай өөр. Мэдээж хэдрээс авч явна. Гэхдээ ерөөхдөө хүүхдэд зориулж юу бэлдсэн байгаа вэ гэдгийг харцгаая те. Хамгийн ихэнд нь бол том юмнууд айтсан байна. Машины суудал, хүүхдийн тэрэг, хүүхдийн ор, зузаан үлгийн нэмгүүлгий гэд. За энд ингээд байна. Том юмнаас эхэлж буюу бол ярих гэж бодож байна. Хамгийн түрүүнд хэлмээр байгаа юм. Хүүхэд ерөөсөө зан ааштай төрдөг юм байлээ. Том юмд жишээлбэл хүүхдийн тэрэг, ор, машины суудал зэрэг орно гэхдээ энэ дундаас хүүхдийн ааштай тохирох юм бол ор юм байна лээ. Манай хүүхдийн жишээн дээр би өмнө нь Икеагийн юм модон орнууд эдэж штэ цагаан модон орно тийм ор авч исэн. Тэгээ тэрийг бол 3 жил гарan маш сайн ашигласан. Манай хэрэглээнд бас тохирсон. Харин энэ удаад болохоор би зэрэг ийм ор авсан баха. Одоо хэдүүлээ зүгээр ингээ яваа арчтөө. Авсан гिचчээ нэг бэлгийн замаар ирсэн. Сайн уу шинэ гэж үгүй. Ийм ор авсан. Би тэгээ яг ийм одоо байцнет гэдэг штэ тэ ийм сагстай ор. Зарим айл бол зүгээр хүүхдийн орон зүгээр хувцсны хатагч байдаг. Ерөөсөө ашигладаг юм байлээ. Хүүхэдээ нөгөө анханасаа тэрвэрч аваад унтчихгод хүүхэд нэг ээж хад дулааныг аваад салхаа болчдөг штэ. Тэгэхээр тэгж унтдаг хүүхэд гэж байна. Манай хүүхэд бол яг тусдаа унтах дуртай хүүхдээсэн. Би бас өөрөө тусдаа унтуулж амардаг байсан учраас тийм байсан. Тэгээд энэ удаа манай болохоор орны хажууд тах зай баг учраас тийм том ор тавих зай байхгүй. Хүүхдийн тусдаа өрөө гэж байхгүй. Энэ удаа энэ ийм жижиг ор авахаар болохоор 6 сар хүртэл ашиглаж болдог. Баггүй юу тэгэхээр яг дахиад би 6 сар хүртэл дахиад шинэ ор авах хэрэгтэй болно. Тэр үед одоо нүүж таарах нь яаж таарах нь те. Тэр үедээ зөгцөж өцөө хоёрдугаарт энэ бас ийш тийш ингээд аялж явж гадаа мада өрөө дамжиж хүүхд тулахад хамгийн тохиромжтой учраас энэ орыг сонгосон. Орчин бас тэг хүүхдөрөө энэ декорэшн штэ те. Тэрөө зүгээр яг тийм одоо ор авах гэж байгаа илүү тийм дизайн ч юм уу те. Тиймэрхүү юм бас бодож авал зүгээр юм шиг үлээ хэрэглээгээ бодож гэсэн. Лагер магар явах бол тэр модоо ор бол хамгийн буруу сонголт юм байлээ шүү. Тэгэхээр тэрийг бас сайн мадалцаарай. За дараагийн том юм болохоор зэрэг тэрэг. За энэ удаад авсан тэрэг маань болохоор ийм тэрэг авсан. Айгүй олон дэлгүүр ороод те ерөөхдөө энэ тэрэгөр баахан яваад айгүй олон газраар яваад тэрэгнүүд үзлээ л те. Тэгээд амар гой те герман амар гой хүүхдийн брэндүүд гараад ирсэн. Тэгээд ерөөхдөө тэрэгний нэг дундаж үн те бараг $500 дээш байгаад байгаа байхгүй юу? Тэгснэ 500-аа юу орж ийнэ гэдгсэн чинь хамгийн сонирхолтой байна. Ингээд эн чинь ингээд унтуулна. Тэгснэ ингээд суулгадэн штэ хүүхдийг ингээд тэнгүүтээ дахиад дээр нь кар сит суудаг гэд ингээд тусдаа 3 үнэтэй гуруулан ингээд нийлүүлэнгүүт баг 800-900 мянга те. За одоо бүр нөгөө нэг амар лаглаг бууга бөөчлөө те. Тэр брэндүүд ч юм болохоор зэрэг 1700, 1500, 2500 те. Тиймэрхүү байгаа хгүй юу. Тэгээ би яг өмнө тэрэг авахтаас амар гайхчихсан. Юуг нь харж тэрэг авах юм бол гэж бодоод амар гайхчихсан. Тухайн үед ч гэсэн те нэг сая маягийн тэр амар том дугуй муутай лаглаг тэрэгнүүд бол байсан. Гэхдээ тэрэгний хэрэглээ бол хамгийн чухал харах хэрэгтэй юм бол би амаржийн юм байна гэж харсан. Айгуу сайн амаржийн сайтай дугуйтай байх хэрэгтэй. Ялангуяа Монголын нөхцөл та. Энд болохоор тиймэрхүү тэрэгнүүд бол байсан. Гэхдээ борломж бололцоонд бүрдээд тийм гой брендийн тэрэгнүүд авч чадчихвал Гэхдээ хамгийн чухал юм нь яг миний ботсон зүйл бол тийм их мөнгө зарах шаардлагагүй гэдгийг ойлгосон. Дээрээс нь ингээд айгүй ашиглалт багтаа гэх юм уу юу мэрчимдээ. Одоо жишээлбэл 3 салангаж юм байгаа байхгүй юу амир нийтдээ. Би тэгээд энийг тэрэг авангуу дахиад ингээд суулгахын тулд дахиад өөр юм сольж хийх хэрэгтэй юм уу те. Хүүхд унтчихс нэг гинт цэрээ суумаар санагдвал яах юм. Гингүүд надад тэр тэрэгний хэрэглээ айгүй сонир санагдаад. Тэгсэн чинь манай хятад ах нар те тэрийг ботчлгүй яхав та. Тэгээд би үзэж байгаад зүгээр юм Amazon-аас юм хятад тэрэг. Хятад хужаа Made in China тэрэг ингээ авсан. Тэгээд бас амар чухал юм болохоор нэг гар шилждэг ч юм уу эсвэл энэ тэрэг нь ээж рүү хардаг эсвэл гадагшаа хардаг те. Хүүхэд юм харж юмар байна уугүй юу гэдэг нь чухал гэдэг юм байлээ. Хоёрдугаарт энэ ингээд шууд доотлын ингэж татаал ингээд суумаар авал суулгачих болно. Тэгэхээр энэ тэргийг дор хаяж нэг 2 нас мас хүртэл бол хэрэглэж болж байгаа байхгүй. Тэгээд ивэл дээр би бас ийм хятад тэрэгтэй байсан. Тэгээд амаржийн дугуй нас хангалттай сайн байсан. Монголын зам дээр болсон юм чинь Австралийн дэ бүх юм зам дээр бол хангалттай болно гэж бодсон учраас энэ тэргийг бол би ингээд шинээр нь бол авсан. Тэнгүүтээ тэр брендийн тэрэгнүүдийн гоё юм нь юу агаад
байна вэ гэдгийг ингээд би ингээд хааж авахгүй. Тэгсэн чинь ингээд цахилгаан нь тийм ган зэс тэнгуүтээс салхи шороо бороо юунд ингээд тэсвэртэй ийм хамгаалалт материал те. Хүүхдээ чирэл салхинд гүүх нь вэ штэ. Салхинаас хамгаалалт те. Зүр гэртээ үлдчихэж болж байгаа байхгүй те мөнгө юм даа. Тэгэхээр те энэ бол хангалттай. Энээс цаашаа норвол sorry миний хүү багаас амьдрал өц гэж үгүй. Тийм тэгж бац учраас би бол ингэж сонгосон. Гэхдээ яг энэ даас нэг ээжүүд тэргээ түрээд явахнаас нэг тийм нөгөө ямар дугуй унах ямар машин барих гэдэг шиг те бидний нэг төрлийн машин байгаад байгаа учраас жоохон гой брендхийг авалс гоё юм байлаа гэж бодсон. За надад олстой үнэхээр хамаагүйс учраас би ингээд авсан. Тэгээ дараагийн удаа баяччвал би магадгүй 2500 яг энэ тэргийг авна гэж бодож байгаа. За дараагийн том юм болохоор зэрэг car seat. Тараа гэж мэдээ. Тэрнхүү car seat маань. Би надад ямар car seat авъя гэж өгөнд батсан бэ гэхээр 0-6 сар хүртэл шууд ингээд тэрэгэн дээрээ суйрлуулцдаг. Тэрэгнийхээ хөлн дээр шууд хийгээд ингээд түрээ аваа явчихдаг тийм машинаас гаргаал шууд тэрэгэн дээр ингээд унтаж мунтчих юм бол авчдаг тийм юу байдэн штэ тий. Эхнийх дээр авахсан чи бас үнэтэйс, хоёр дахь дээр авахсан чи бас үнэтэй, гурав дахь дээр магадгүй үнэтэй санагдахгүй л авна. Тэгээ тийм чи авъя гэдгсэн чинь тэрэнд ангаараа нэг 200 хэдэн доллар тэнгуүт ингээд тэрэгэн дээр суурлуулдаг тустай юм дахиад 70-80 доллар гэж заахгүй. Тэгэхээр тэр надад жоохон хэрэг одоо хэрэггүй зарж 2 дугаартанд би өөрөө машин барьдаггүй тий. Хизээч нэг тэгж явах гээд байгаа. 6 сар хүртэл 2-3 удаагийн юм дээр би одоо ингээд 200 доллар зарцуулах гэдээс учраас second hand-ыг авчт юм уу гэж бодоод 140-50 доллараар авчт юм уу гэж бодож ирсэн нөө. Шинэн те энэ 50% хэмдрээ тэт болсон байлаа. 300 хэдэн доллараас 160-аар болсон байлаа да энэ car seat. Тэгэхээр шинэн team car seat байх чи ер нь яагаад хүний хуучин car seat-ийг 150 доллараар авах ёстой гэж би ухаандаа бодоод та. 0 сартаа суучдаг ийм юу car seat. 0 сартаа болохоор ингээд хөөрхөн сайхан хөвтүүлчих юм байлээ. Тэгээ эндээ ийм хөөрхөн зөөлөвч авцсан би. Тэгээ ингээд толгойн хоёр талын хамгаалт гэдэг юм байлээ. Тэрийг хийгээд тэгээ эмнэлгээс гарахад заашгүй бэлдсэн байх ёстой юм. Хэрвээ яарж авъя гэвэл бас энэ дээр их мөнгө зарах магадaltaй учраас аль нь мэдгүй сандраад нэгийг авах гэсэн чинь яг юу гэдгийг мэдтгүй ийм хүүхэн жижигхэн энэ car seat-ийг ингэж авахар бол шийдээд энийг авсан байгаа. Тэгээ яг үнэхээр бас аваад ч юм уу эсвэл айгу боломжийн үнэтэй шууд тэрэн дээр суурилдаг car seat болчих юм бол авч магадгүй дараа нь ч гэжтэй би одоо яг үнийг хэлэхэд хэмжлэг дуусгаад л төрөх байгаа юм шиг сэтгэл төрж байна. Аюу хүнд энэ би нэг 10 хоногийн дараа төрчих учраас тэгж авах бараг цаг байхгүй хаа. Тэгээ бас нэг юм хэлье. Хэрвээ хүүхдээ хамиг бэлтгэж байгаа бол 7 сар хүрээд бэлтээрээ. Төрөө хүүхдэд төмөр үлгий гэж бодож байгаа бол юм дотроо төмөр халбах хийгээд домждаг штэ тийм 34-5 цаашаа бол үнэхээр явж тухтаа үзэхэд маш хэцүү. Ядаж үзчихэд алийг онлайнаар авах гэдгийг ингээд бодсон байхгүй бол явж үзнэ гэдэг бол үнэхээр амар л би түрүүдлэн baby expo орсон. Тэрийг тойроо гарч ирэхэд бол миний нуруу надад загтал битсэн байсан. Одоо болно. Тийм учраас би нэг 7 сар хөрөнгөтэй ерөөхдөө юмнуудаа багаар ялангуяа том юмнуудаа судлаад ингээд хуц мовчиж ингээ хөөрхөн батарей стрэлэн барьж үзмээр байдаг штэ. Тэгж юмнуудаа авсан. Тэгэхээр хэрвээ анхлан ээжнэр хам бол тэгж бэлтээрэй гэж би бол хувийнхаа зүгээс зөвлөх байна. Юу бэлтгэх үү гээд нэг юм жирэмсэн ээжүүдийн групп дээр ингээд юм чат явдаг те. Тэнгүүд ингээд лист гараад ирдэг те. Алийг авах мэдэхгүй ингээд ер нь бол гайхдаг. Тэгтээ би бол хамгийн сайн хэлмээр байдаг юм. Зайшгүй бэлтгэх ёстой юм гэж байгаа. Харин хүүхдийнхаа аашийг мэдээд зантайгаа төрнөдгөө боддог. Тэрийг харж агаад авах ёстой юм гэж бол тустай байдаг гэдгийг бол ойлгосон учраас те. Би одоо ингээд нэг хүүхдэн тийм байна, ингээд хоёр дахь хүүхдэн бас яг тийм байна гэж хэлж чадахгүй юм зөндөө байхгүй. Тэр болгон дээр тохируулж зарим юмыг дараа нь аваарай гэж хэлмээр байгаа байхгүй. Жишээлх юм бол white noise гэдээ байдаг шүү дээ. Хүүхэд унтахад ингээд тавьчихдаг. Тэр зарим хүүхэд үнэхээр дуртай байдаг. Зарим хүүхэд бүр тэрнтэй тэрнгүү ямар ч ялгаагүй байдаг. Өөр юу байдаг лээ. Яаж хөхүүлэх үү те? Хэрэг сүү орох уу гэдгийг бас яг үнийг хэлж мэдгүй төржиж л мэднэ. Наан нь шар будаатай цай ууж болох уу гэд постод яваад байсан. No, нөлөөлөхгүй. Тэгэхээр үнтэй хүүхний саалтуур авах уу ч юм уу үнтэй ууж авах уу гэдэг чинь бас их тэрнээс шалтгаална. Тийм учраас жишээлх юм бол би нэг л уугж бэлтцсэн байгаа. Нөгөө төрчөөний 2-3 хоног сүү ордгоо штэ. Тэгэхээр тэр хугацаанд магадгүй хүүхэд өлсөөдэж магадгүй тэр үед уугжгүй байж болохгүй учраас тэр нэг уугж бэлтцсэн байгаа. Үнэхээр манай хүүхдэд хуурайс уухаар ч юм уу уухаар байх юм бол дахиж би нэмж аавна гэж бодож байгаа. Өмнө нь болохоор би пижний уугж авч ирсэн. Энэ удаад болохоор гидсний дид өргөдгөө толгойн хүүхний толгой шиг юм хэлбэртэй юм уугчтай нэг юм уугж л авцсан байгаа. Тэг хэрэг бол энийг хэрэглэнэ гэж бодож байгаа. За манай хүү болохоор яасан хэрэг би уг нь бол сүйтэй байсан. Тэнгүү тэр сүүгээ мөмнөөсөө иддгүү заавал уугчнаас иддгээс учраас яваандаа уугчныхын төрлийг бол төрснийхөө дараа ингээд хийгээ явсан. Тэгээ уугч энэ төр чинь бас тийм хямдхан биш шүү дээ. Тийм учраас тэрийг бол дараа бэлтээрээ. Тэнгүүт ингээд TikTok энэ төр ялангуяа гадаад ээжнэрийн юмнууд влог ч юм уу тиймэрхүү үзэнгүүт амар тийм fancy айгуу тийм гоё ч юм шигтэй тийм бидний шопинг хэрэглэг үтсэн юмуд амар яг мөнгө ч юм байвал аа хамаагүй та нар амар уралж тэр чинь ингээд ер нь бол хямдхан биш шүү дээ. Уугч чинь доор хайш нэг 30-30 мянга байгаа тий. Тэгэхээр тийм юм бэлтгэж байгаа бол аашийг харж агаад бэлтээр гэж хэлмээр байна. За тэгээд эхний удаад миний юм бүр ингээд амар life saverтэй амар амьдралыг аварсан юм бол манай Америк төрсэн найзд маань болохоор энэ Меделагийн хоёр хүүхний юм саалтуурыг бэлгэсэн байсан. Тэрийг над
руу хүрэх юмд явуулсан. Би тэрийг ч мэдэхгүй ашиглаадсэн чи тэр нь бүр амар үнэтэй бараг нийлээд $400 тийм үнэтэй саалтур байсан юм байл л дээ. Тэд шууд ингээ автоматар саачдаг учраас хоёр хөхөө бүр амар сайхан судлаад сүүнүүдээ сайхан хөлдөөж тавиад тэнгүүтээ 5 хоног бүр дан сүйтэй үлдэнгүүтээ Япон руу томилтоор энэ явж байлаа. Тэгээ энэ удаа би бас хэрэг болно гэж бодсон учраас гэхдээ энэ маань болохоор second hand нэг хөхөө саадаг юм памп авсан байгаа. Тэгээд хоёр хөхөө саадаг хэрэгтэй болох нь үгүй бас харж байгаа л бол эхний удаад бол би ингээ бэлтцсэн байна. Бүхний саалтуурыг ч гэсэн ингээ гар саалтур байх хүүхд чинь бүр хөхөж судалтал идчихдэг ч гэж болно шүү дээ. Тэрийг харж байгаа тус аваарай. Миний хувьд бол манай өмнөөс иддгээс учраас тэгж автомат саалтураар саахаар 2 цагийн зайтай хөхүүлээд араас нь хөхөө суулж муулж ингэж идэл дараагийн 2 цаг нь болчих гээд иддгээс учраас надад бол энэ бол үнэхээр амар байдаг гэсэн. Тэгээд ингээ зүүж орхичоод өөр юм ажил мэржил хийгээс уучдаг байсан. Зарим хүмүүс болохоор ийм саалтураар саахаар хөхний толгоо ингээ саагаад хүүхэд гах гад байдаг гэжсэн. Миний хувьд бол тийм юм тохиолдож байгаагүй. Тэгэхээр бас л та нарын сонгох асуудал. Энийг бас надад бэлгэлсэн. Тэгэхээр энэ болохоор хөхний сүү цуглуулагчтай одоо хүмүүс их ашигладаг болсон юм шиг үлээ. Би энийг бол ашиглаж үзэж байгаагүй. Энэ удаад ашиглаж үзье гэж бодож байгаа. Уус энийг хөхөө сааж яхах нөгөөх рүү суугаажод идэв штэ. Тэгэхээр хайрын сүү. Дараагийн бас нэг юм болохоор нэг иймэрхүү юмнууд идэв штэ. Яг би нэг авцсан л да амар хямдхан байсан $300 тийм болохоор авцсан. Гэхдээ яг үндэ энэс заяа хүүхдийн өмсгний хуур ятахгүй. За ер нь багийн ямар хуурга болно. За энэ нусны энэ бол маш зэрлэг миний хувьд. Миний туршлага шүү. За энэ бас одоо юу хайчлах гэдэг юм мэд. Эндээс хэрэглэх юм бол энэ хумсны утгал авах гэж бодож байна. Би хумсных нь утгыг аваад тэгээ жоохон ингээд өрнө гэж бодож байгаа. Одоо бүр маникюрны юм цахилгаан махилгаантай сэтүүд хүртэл гарцсан юм байлээ л те. Гэхдээ яг үндэ энэний бүр ингээд амар том комплекс байгаа. Тэрнээс баг ашиглах юм байхгүй. Өмнө би бас нэг том юм 20-30 мянган төгрөгөөр аваад яг үндэ хумсны утгыг л ашигласан. Тэгэхээр баг дангаар нь хумсны утга авчвал харж агаад хүүхдийнхээ учрыг олж аваад баг авах гэж бодож байна. Дараа нь авбал зүгээр юм болохоор зэрэг хөхний памперс. Би ингээд бүр хүүхдийнхээ памперсныхаа хэмжээгээр баг хөхний памперс гэдэг юм авцсан. Тэсэн чи миний хүүх ерөөсө чинэрч гоождгоо байсан. Гэхдээ ер нь анзаарч хахад ихэнх ээж нарын сүүн чинэрч гоождөг юм байна лээ. Тэр бас хэрэг болж магадгүй. Тэр цөөн ширхгийг авч үзээд би бас энэ удаад яхаа мэдэхгүй байгаа штэ. Тийм учраас энэ ингээд саяны ингээд baby export чиний үгчээс авахгүй. Тэгэхээр надад бол энэ бол хангалттай юм байна гэж бодсон. Тэгээ үнэхээр хэрэглэхээр ахын бол тэгэл харж агаад цахиад авчих штэ. Одоо энэ ч тэр ингээд 4-5 хон ширхэг юм хөхний памперс байгаа байхгүй. Тэгэхээр үнэхээр миний хөхний сүү сагаад те сүү тэн ээжээ барьж дийлэхгүй байх юм бол би нэг нэмж авна. Одоогоор бол би бол энд бол мөнгө зарахгүй гэж бодож байгаа. За энэ бас яг адилхан юмараа би үнтэй соос гэрээсээ аваагүй. Nano baby гэнэ үү? Ийм брендийн танилцуулга мэн л да. Тэгэхээр зарим хүүхд чинь бас соосог идэхгүй. Бараг ээж болгонд 1-2 соосог шал илүү гард юм да. Ер нь анзаарах юм бол соосог хэрэгтэй мэн гэж бол 3-4 төрлөөрөндөө одоо бараг хувцсанд нь тохируулж зүгэх гэдэг юм шиг тэгэж авцсан байсан чи ер нь бол хэрэг болж байгаагүй. Тэгэхээр би энэ удаа зүгээд энэ хүүхэд соосог идэх нь үгүй юу гэдгийг харж байгаа да. Ивэл бол соосог иддэггүй хүүхэд байсан. Зарим хүүхэд бол 4-5 нас хүртэл иддэг штэ. Тэгэхээр бас хүүхдийнхээ аашийг хараад ямар ааштай хүүхэд хийж байгаа мэдчихэв. За энэ дас ингээ хөхний сүүний ут байна. Бага сартай байхдаа л юм сүү хүлдэх боломж олгод юм билээ. Том болохоор ховсороо дуусгачд юм билээ. Тэгэхээр би бага сартай эзэн чадхаараа илүү суугаар хөлдөөнө гэж бодож байгаа. Сүү хувьцаат компани, гэрийнхаа сүү хувьцаат компани хийн гэж бодож байгаа. Өөрийнхөө сүүгаар нэгээд аюу ихтгэлтэй байгаа гэдэг тийм. Тэгээ памперс ч гэсэн ер нь ялгаагүй. Памперсыг бол ер нь хаанаас аваад ирэхэд бол ямар ч асуудалгүй шүү дээ. Тийм үстэй. Тийм учраас надаа энэ бахан самплер эмнэлэгт үзүүлэх болгон самплер ирсэн энэ памперснууд байна. Тэгээ би нэг зүүж үзэж хагаад хүүхдэд маань аль нь зүгээр вэ? Одоо энэ newborn ч хүртэл ийм бандажтай гарсан юм байлээ шүү дээ. Нөгөө наахаа болцсон. Тэгэхээр аль нь зүгээр вэ гэдгийг харж үзэж хагаад би эдраас нэг ихний төрөөд 3-5 хоногт эдрийга туршиж үзэж хагаад аль таалагдсанаа хүүхдэд маань аль харшил өгөхгүй байгааг нь сонгоно гэж бодож байгаа. Тийм учраас томоор бас аваагүй байгаа. За энэ болохоор бас бэлгийн замаар ирсэн юм гоё бүхний угааж дахиж хэрглэж болдог юм хөрхөн памперс байна. TikTok үзэхээр бас их гоё авмаар санагданаа. Хүүхдийн ах ч угсаа бүр амар хөөрхөн байдаг байхгүй юу те. Тийм болохоор ингээд авмаар санагдаад байдаг. Гэхдээ хитрхи функшнл юм хэрэггүй маань гэдэг бодсон те. Сав гэж юу адаг одоо юу гэдэг чинь те. Дуу муу тоглолдог ван маань ч гэдэм үү те. Ай явдаг ван маань тийм үнэхээр хэрэггүй юм байлээ. Одоо жишээлбэл миний энэ хүүдэр өмнө авч ирсэн энэ ерөөсөө $30 ванд байнга ашиглах учраас ер нь хураана. Тэгээ цэвэрлэхэд маш их хэлбэр байх хэрэгтэй. Тэгээд ийм том баан чи ингээд бас зайлслээд байгаа гэдэг учраас би ийм ихдэг ван аавна гэж шийдсэн. Тэгээ шууд ингээ усаа шууд доогоороо гаргацдаг. Манай энд чинь бас нөгөө ван гэж байхгүй учраас тэгэхээр жишээлбэл энэ ван бол надад амар ашиглалт сайтай байсан. За бас ийм зузаан одоо иймэрхүү заяа. Бааны зөөлөвчнөр өдөр болгон баг хүүхдийг эхний 1 сар шахах усанд оруулж байгаа штэ. Зөөлөвчнөр ингээд байнга угаагаад ах хэцүү. Тэгснэ ингээд амар хүүтэн, нойтон тийм байдгийн мэлээ. Тийм учраас би энэ удаа зүгээр ийм
хүүхдийг ингэж усанд оруулалтыг авцсан. Тэгэхээр энэ дээрээ хөвтүүлэл энийгээ сайхан зайлал тавиал гэлс юу ана гэж бодож байгаа. Тэгэхгүй болохоор тэр бамбаас юмнууд чинь амар хэрэггүй. Тэгээ ингээ усан гоожоод хаана хатахаа мэдэхгүй дараагийн угаал голтол хатахгүй их сонин. Надад бол айгүй тухгүй байсан. Гэхдээ айгүйх зарагдаад тэг бодоход хүмүүс аваад байдаг баг. За дараагийн нэг амар чухал юм бол энэ байна. Энэ юу гэж бодож чинь гэхлээр энэ хөхүүл дээр байгаа. Хүүхдээ хөхүүлээ суухад бол энэ дээр хэрэгтэй гэж бодож байгаа. Би энүүдэд уг нь амар гой хөхүүлдэг суудаг сандал аавна гэж бодсон. Нэгдүгээр сандалтай болж чадахгүй юм шиг. Тэгэхээр ингээд юм орон дээр айгу тухтаа яаж хөхүүлэх үү гэдгээ бодож жагаад нэмэлтээр юм авахаар байх юм бол авах болно. За энэ болохоор аяг тав гуугч мөгч хатаадаг юм байна. Тэгээ гадуур хүүхдээ тэрэг яг түрүүний нөө салхи бороо шороо бүх юмд хамгаалдаг гэсэн чинь энэ болохоор ингээд хүүхдээ агаар нэвтрүүлдэг юм усны хамгаалалт ерөөсөө нэг 5 6 доллар л идэм билээ. Тэгэхээр чин тэ ингээл би ингээд брендийн тэрэгтэй болчихж байгаа. Син хараа торны нэ гэж юм. Надад болохоор бас бэлгийн замаар амар хөөх юмнууд ирсэн байгаа. За харуулъя заримаас нь. Өмнө хүүхдтээр ашиглаж исэн гэдэг үргэлжлүүлчихлээр гэдэг энэ хөөхөндөө үүрдэг юм. Энэ бас бэлгэнд ирсэн байна. Энэ юу гэж амар угаа гэж шотлоодлаа. За энийг юу гэдэг манай ээж мэдж байгаа. Энийг хараа. Нөө соскны юм хийдэг юм. Мэдгүй ашиглахгүй ч гэж магадгүй зарим юмыг зүгээр л авмаар байдаг те энийг. За хүүхдийн арьс арчилгааны юмнуудыг бол би ерөөсөө аваагүй байгаа. Савн шампунь, биеийн тос тий нурлын тос мас тиймэрхүү юмнуудыг бол аваагүй байгаа. Би болохоор пичний юмнуудыг хэрглэж ирсэн надад амар таалагдж байсан. Тэгээ бас энэ хамгийн амар бест энэ нус авдаг энэ юм бүр үнэхээр бест. Би 4 жил ашигласан үнэхээр бест. Тэгтээ хүүхэд энийг хараад цогтдаг л та. Ханаад манад тэгээ ер нь хамар ирүүл байхад маш олон чих ирүүл байх ч юм уу олон юмны үнцэд учраас хамраа яг зөв цэвэрлж сурах гэдэг айгуу чухал байсан. Тэгэхээр пичний бол best protect-ун гэж би бол энийг хэлнэ. Биеийн тос нь бол нэг тийгж таадагдж байгаагүй. Савн шампунь хоёр нь бүр бүтэн жил хэрэглэгддэг. Ийм жижиг савтай мөртлөө баг амар удаа хэрэглэсэн. Тэгэхээр мөнгө ирнэ гэж байгаа юм. Бид нар пичний хамыг хайгаад олохгүй байгаа энд байдаг юм байлээ. За одоо бүгдээрээ cute хэсгүүрөө орцгоё. За тэгээд хоёр дахь удаагийн туршлага дээрээс юу ойлгосон бэ гэхээр хүүхдийг амар хөөрхөн хувцалмаар байх юм бол бор хоолнд орох хүртэл хувцалдаг юм байлээ. Тэрнээс цаашаа хоол идээд эхэлсэн бол хичнээн гоё хувцтай байгаад хичнээн үнэтэй хувц өмсүүлээд зүгээр март тэр хувцаа март гэрийнхаа бүх муухай өмсүүлээ. Тийм учраас би дүүдээ хөөрхөн хувц авахаар бол бага сартаад нь. Гэхдээ маш цөөхөн чанартай тийм хувцнуудыг авна гэж бодсон. Тэгээ бас хизэж хэрэглэгддэг юм гэж бас идэм билээ. Гутал нэг нас хүртэл бол гутал угаасаа хэрэг байхгүй. Тэгтээ гутал нь бүр хитрхи игдүүтэй учраас гутал аммаар санагдаад байдаг л да. Тийм учраас тиймэрхэн байхгүй. Хоёрдугаар хөөрхөн юм авахтаа хүүхдийнхаа бие дэвтэйхэн байх уу гэдгийг бодохгүй л хүүхдээ ингээл хөл гарын хугалчих гал амар тухгүй нилон тиймэрхэн юмыг бол бараг л хүүхдэд өмсүүлдэггүй юм бэ лээ. Тухгүй байгаа учраас угаасаа нэг гараж зургийг авчаал дахиж угаасаа яахгүй. Гэхдээ дээрэс нь бас амар их бэлэг ирнэ гэдгийг бодолцох хэрэгтэй. Ялангуяа Монголд байгаа л энд одоо надад хин бэлэг өгөх үү те. Тийм учраас би бол өөрийнхөө талагцсан хөөрхөн хідэн cute юм аваад бусдыг нь төрснийхаа дараа л бэлтээ гэж бодсон. За тэгээд зарим зүгээр авсан хөөрх юмнууд сартгаа. Жишээлх юм бол шүлсөвч. Гуйлг нь яан шүлсөвчийг бол янз бүрээр нь байлгах хэрэгтэй. Би тийм юм муслын даваан дуугаас амар дуртай учраас янз бүрээр нь бол авсан нараа юм. Оёо дараа тийм бахтай гой цэвэрхэн малгаанууд авна гэдэг иймэрхүү хайж явсаар хагаад хичнээн малгаач авсан юм дэ. Би одоо хэдэн толгойтой хөвгөд төрүүлэх гээд байгаа тий. Миний амар хөөрхөн байгаа. Ганц хоёр хөөрхөн бодинууд авсан. Гэхдээ дөнгөж төрөө томдох юм болов. Тэг дахиад малгай. Ийм хөөрхөн арай. Жижиг хөөрхөн болохоор нэгэд авчиадах юм аа. Ямар хөөрхөн бас бид эд дунд тэр өвөл төрөх гэж учраас би энэнд одоо ингэж хамгийн гадуур хувцсыг байлгахаар бол сонгосон байгаа. Өвөл ч гэсэн өдөртөө нэг 10 гарацаас бол буухгүй шөндөө нэг 5 6 гарацтай ч юм унах байх. Ийм муслын давнууд бол янз бүрээр бол хэрэг болдог. За энэ болохоор толгой доор тавих юм хүүхэд чи амар их гулгэнтэй хэхрүүлэн тэгэхээр энийг мөрөн дээрээ тавьдаг ч юм уу. Тиймэрхүү байдлаар ийм давнууд ашигладаг. Тэдрийг гол ингэ бэлтцэн. Эвэлийн толгойн хэлбэрийг агуу инэт толгой хийчихээс энэ удаа хөөрхөн толгойн хэлбэрийг зөв гаргачихсан гэж бодож байгаа. Энэ халуудахт нь яах нь өвөл болохоор гайг байх гэж бодоод нэг ийм дээр авсан. Тэгээ нэг хідэн мак авсан. Йоо Монгол ах болгоод одоо зурагтны удирдлага бариулаад энэ макийн өмсгөө суулгана. Хинэттэй юм аа ёо. Тэгээ Baby Expo гэсэн чи бүх юм нэг юм шаргал юм бэж өнгөтэй болчих те. Ир юм ялгаагүй бүгдээр нэг юм өнгөтэй. Тэгээ тренд юм байлгүй те. Миний бэлгийн замаар ирсэн үлгэн яана. Жишээлбэл ивэл юм үлгэнд юусэн унтдаг байсан. Гараа заавал ингэж унтчихэж яваадаг. Тэгээ гарнаасаа аз олж нэг цочдөг байсан учраас би бол ийм үлгэнд хийжсэн. Өвөл алж байгаа гэсэн те тэгэхээр ийм юу авсан байгаа. Хүнжил гэх юм уу да. Тэгээ хүнжлэлийг бол нэг иймэрхүү байдлаар бол бэлдсэн байгаа. Тэгээд дээгүүр нь дав аваа нөмрүүлээд тэг мэдхгүй яг ингээ 2 дахь удаа төрж өмөртлөө бас яг яаж температурын тохируулдгаа мартчих. Тэг хүүхдийг ерөнхийдөө 21-ээс 22 градусд унтуулах хэрэгтэй гэж хэлдэг штэ. Тэгэхээр энд ингээд унтуулаад цонхоо онголоод унтахад ерөнхийдөө тэр градус тохирох юм байна гэж одоогийн байдлаар туршилт маань хэлээд байгаа.
Тийм тэрэгэн дээрээ ингээд тавих хөрхөн юм зөөлөвчүүд тавьсан байна. Им гүгэн юм би нэм хөрхөн бомборч дуудахгүй болно гэж боддоо. За тэгээд ийм орных нь ийм шийтийг бол авсан байна. Бүр явлаа. За тэгээд энд бас нэг чухал юм нь ийм төрөнгүүтээ шууд ингээд сав агшаахаа зориулсан ийм зөөлхөн ийм гизний даруулга айгу зүгээр эдэм байлээ. Нөгөө амар бүснүүд эдэн штэ нөгөө ямар бүс гэдэг үл ийм савхан махин. Тэдэнд үнэхээр орохгүй тэгээд тэрийг зүүвэл баг ухаалтахаар юм байлээ шүү. Яг төрсний дараа. Тэгэхээр ийм юмнаас эхэлчээ тэгээд бүр тэнхрээ 6 мургасаар орж иж тэрийг зүүдэг юм байлээ. Тэр нь уус ордгоо юм байлээ шүү гэдгийг хэлмээр байна. Өмнөх бас төрөлтөн дээр яг нэг ийм зөөлхөн бүс зүүгээд нуруунт ч дэмтэй гидс агшаад ч гэсэн амар тустай байсан. Миний санджаагаар. Тэгэхээр энийг бол би бэлдээ тавьчих гэж бодоод эртгээ аваа тавьсан байгаа. TikTok-ийн бичлэг үзэхээр би одоо TikTok эсрэг юм хийгээд амаа шин тий. Бичлэг үзэнгүү төрх имлэгний цүнх, миний төрх цүнх гэл ингээд амар гоё юмнууд байдаг штэ. Тэгж явал гоё л тоо. Монголд тэ яхаа улсын имлэгүүд нэг юм гэрэлтдэг юм цүнхэнд юмнууд оруулалт юм шиг байлаа штэ. Энд болохоор төрх цүнхэнгүүтэй чимдам бэлдээд байдаг. Тэг би ингээд төрх цүнх юу ах уу гэл янз бүрийн юм хүүхдийн зураг мурагтай юмнууд хайжсэн. Одоо болохоор юм үүргэвч тэгснэ ингээд артал нь ормор болдог тийм цүнх мөх байдаг штэ. Тэгтээ яг үндэ тэр орыг одоо хаанч болох юм те. Цүнхний орон дээр хаанч унтуулах гэдэг юм мэдгүй. Би яг тэрийг ингээд захиалцсан байжснаа шууд буцалцсан. За хитрхи функшнл юм амар худлаа юм байлээ гэд. Тэгээд хайгаа явж исэн чи энэ брэндтэйгээ тааралтай. Энэ юу Disney-ийн цүнхээс дотроо яг ийм хүүхдийн зориулттай гаргаад ирэнгүүт майц сольчин дотор нь ийм уугж муугжаа хийх салангад олон тасалгаатай л ер нь цүнх байвал амар зүгээр. Хоёр тал руу ингээ угжаа хийчин үүрж болно, барьж болно. Тэрнээс сурагчийн цүнх шиг сонин харагдаж байна үү. Гэхдээ надад яг энэ цүнх бүр амар таалагдсан. Хамгийн гол нь энэ цүнхийг дараа нь хизээ ашиглах байх гэхээр ийш тийшээ дараа нь явахтаа ашиглана. Тэгэхээр хитрхи том цүнх авчингууд угаасаа тэгж өдөр тутамд ашиглана гэж байхгүй. Аялал маялаар явахтаа болохоор заавал ягаад тийм хүүхдийн зурагтай цүнх авах гээд байгаа юм бол гэж би золиот төсөлтөй гайхаа. Хойл юу ягаад тийм цүнх авах гээд байгаа лээнгүүтээ гэрт болохоор зөндөө олон тийм ашиглаж болохоор хүүхдийн зураггүй болохоос тийм цүнхнүүд зүгэдэнтэйс учраас тэрийг ашиглая гэж хитэд. Тэгээ төрөх эмнэлэг рүү явахтаа болохоор яг хүүхдийнхээ амнуудыг энэ дотроо бэлдээд би өөрийнхөө амнуудыг өөрийнхөө цүнхэнд бол бэлтгэр шийдсэн байгаа. Ийм хүүхэн тавчиг авснаа харуулах марцсан юм шүү дээ. Гэхдээ би шагаад авсан дахиад тавчиг авна гэж бодож байгаа. Үл босч хөхөөлөх учраас шагаанаас айгу дараад сээгээд байсан. Тэгэхээр тэрийг бол авна гэж бодож байгаа. За тэгээд ерөнхийдөө миний одоогийн байдлаар бэлдсэн байгаа зүйлс бол ерөөсөө эднэр байна. Бусдыг бол би хүүхдээ төрсний дараа анзаарж агаад за манай хүүхдэд ийм хэрэгтэй байна гэдэг юмнууд бол дандаа анзаарж агаад авъя гэж бодож байгаа. Хүмүүс болохоор бүр төрснийхаа дараа нөхрөө явуулаад авахулчт юм байлээ. Тэгээд сетэрэ байдаг юмнуудын ерөнхийдөө надад нэг 70% таалагдаад 30% таалагдахгүй амар их байдаг учраас би нэг нэгээр ингэж яагаад чинь цуглуулах дуртай. Бүгдийг ингэж өөрийнхөө сэтгэл нийцүүлж авах ер нь жоохон сонирхолтой. Анхлан төрөгчнөрт бол тэр айлгүй амар байдаг баха гэж би бодсон. Бас сэтгэлдээ таараагүй мах чинь төрсний дараа энэ тэр хямрал дээр хямрал шүү. Тэгэл янз бүрийн сөн юм барьж ирээл уур хүргэжтэй хүмүүс чинь зарим хүмүүс мэдж байгаа тест төгөөр юмд мэдхгүй юм чинь. Тийм учраас өөрийнхөө яг хэрэгэлдэг ариун цэвэр болон тэр босож юмнуудаа бол бэлдээ сайхан тавьчих хэрэгтэй. Тэр нөгөө бас нэг юм лаглаг юмнууд байдаг штэ нөгөө салфетик дулаацуулагч гэсэн юмнууд. Тиймэрхүү юмнууд мянган үржүүлдэг амар дэмий байдаг хатаачдаг энэ төр гэсэн юмнууд байсан. Тэгэхээр тийм фэнси юмнууд бол бити аваарэ. Угж ариутгагч мариутгагчийг ч гэсэн ерөнхийдөө бас харж агаад аваарэ. Би ингээ угж мөгж бүх юм зад ариутгадаг байсан. Нэг бодлын айгу зөв ч гэсэн одоо манай хот харшилтай учраас би бас ингээ нэг юм зүгээр ерөнхийдөө тусдан цэвэрхэн угаагаад зарим нэг нэм бактерийг өгчивэл зүгээр юм шүү гэж бас бодсон шүү. За тэгэхээр хүүхдтэй зориулж авсан шин юмнууд бол бүгд энэ байна. Харин төрөх эмнэлгийн цүнх гэдэг юм тустай шүү дээ. Одоо халаадаа бэлтдэг ч юм уу, амис, бандаж, ийм тос ч юм уу, тиймэрхүү хэрэгтэй. Тос гэснээс нэрээ энэ тос амар зүгээр шүү. Хөхөө төрхөөс өмнө сайн бэлдэх хэрэгтэй. Хөхөө бүр сайн тослоорой, сайн массажлаарай. Тийм учраас энийг бүр эртнээс аваад хийгээд төрснийхаа дараа биш яг одоо аваад байнга түрхэж байгаараа хөхчин зөв зүгээр байсан ч гэсэн ингээд хөхнийхээ толгойг бэлдэнэ гэдэг амар чухал шүү. Тэгэхээр би бол энэ тосыг бас санал болгож байна. Өнөөдөр ивент тэгж бичгэлээ. За тэгээд дахиад хэлье. Хүүхд толгойн ааш өөр, миний кейс өөр, бусдын кейс өөр. Би зүгээр өөрийнхөө туршлага дээрээсээ хоёр дахь удаа төрөх гэж байгаа туршлага дээрээсээ ойлгосон зүйлсүүд дээрээ юу бэлдсэнийг харууллаа. Төрөх эмнэлгийн цүнхэнд өөр тусдаа зүйл ордог. Тэгэхээр тэрийг нэг жижигхэн видео чадвал хийн чадахгүй бол би төрнө. Тийм учраас дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Хэрвээ миний ямар нэгэн контент танд таалагдсан бол шеэрлэх, subscribe хийх ямар нэгэн байдлаар миний followers-ыг өсгөх юм хийвэл би их баярлах болно. Баярлалаа. Баяртай. Шин тэргэд энэ хүүхдийн хэвтэмээр байна гэж. Хөлмөлийн хараад. Хүй. Ууна. Аунич. Энийг суугаараа. Ангаалж ий дүү. Онголгож ий. Ямар амар юм бэ?
Шин тэргэд энэ хүүхдийн хэвтмээр байна гэж. За. Хитэн настай энэ хүүхэд? Сайн уу? Сайн уу? Ку. Ку. Момитхүү. Ку. Хүлмүлийн хараад. Хүй. Оо на. Аунич. Намак бачиж хүм баштай. Энийг бас жоох юм уу? Ийм баштай. Оо тийм үү. Харин чи том болохоор толгойч илүү гараад байна шүү дээ. Энийг суугаараа. Ангaalч дүү. Онгойлгож. Ямар амар юм шүү дээ.